За цалин яаж нэмэгдэхийн хэдэн төгрөг хэдэн хувиар нэмэгдэж байгаа ямар ч тодорхой биш байгаа шүү дээ. Яг одоо би дав сонсоогүй. За сүүлийн 30 жилд баахан л хөтөлбөр төлөвлөгөө ярьлаа. Баахан л Кембриж ярьлаа. Баахан л Японы сургалт зөв Монгол хүүхд ярьлаа. Өнөөдөр үр дүн хаана байгаа юм? Үр дүнгүй байгаа үсттэй. Тэг бид нар одоо үр дүнгүй юмаа засаа сайжруулаад ер нь бол багш нарын хэлж байгаа хамгийн гол чухал санаа бол бид нар хөгжих юм дээр бол хинэрт залахгүй. Хөгжөөд явна. Хамгийн чухал юм бид нар өнөөдөр цалин багтай учраас арга гэрэлтэй зарцуулах ямар ч төсөв мөнгөгүй өрнөөс өрний хооронд үр хөвгтэй хаяад ингээд хүний хүүхдийн төлөө явж байна. Төр засаг нь тэгээд энэ дээр анхаарахгүй мөл гэдэг асуудлыг ярьж байгаа шүү дээ. Өчнөө л хөтөлбөр, өчнөө л олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр гээд өчнөө хэдэн мянган доллар бид нар зарцуулаад байгаа ш. Тэгээд хөгжсөн юм өнөөдөр хаана байна? Үр дүн багхгүй ш. Тэгээд үр дүн Мөнхтяг шүүн нэмэлт 1 минут. тэгээд одоо үр дүнгүй юмаа бид нар ингээд тулах тойроод ярмааргүй байна. Үр дүн болох үс, тодорхой хэмжигдэхүйц баймаар байна. Ер нь бол манай багш нарын хэлж байгаа хамгийн гол санаа бол баахан хөтөлбөр төлөвлөгөө, баахан сургалт явуулаад хэдэн хүмүүсийн үеийн явуулдаг хэдэн шахааны хэдэн хүмүүсийн сургалтыг интернет захим сургалт гэж явуулаад тэднэр нь мөнгөний кармаалаад биднэрт ирж байгаа юм алгаа сургалт хичээлийн хажуугаар тэр сургалтаа ав, энэ сургалтаа ав гэдэг ингээд дарамттай айгүй хэцүү байна мөхтэй явшаа гэд надад бол өдөр бүр багш нарын гомдол ирж байгаа. Тэгээ энийг яах юм хэдүүлээ? Зүгээр л нэг өнгөц төдий илсэн юм ярмааргүй байна. Одоо энэ болохгүй байгаа юмнуудыг болиулаад болох юм хөдөлгмөр шүү дээ. Тэгэл цалин ярангууд дандаа цалин ярихгүй гэн. Тэгээд цалингүй ажил хэн хийх юм? Сая төгрөг аваад цалин багшийн ажил хийх залуучууд өнөөдөр байхгүй болоод багш мэргэжлэр төгссөн мөртөө ажлын байран дээрээ байхгүй шүү дээ. Багш хомсдоггүй байхгүй. За бид чи өнөөдөр бол хэн шалгалтын цаглбарт асуудлуудаа яаж оруулах вэ гэдэг дээр байгаа шүү дээ тийм. Хоол үйлдвэрлэлийн асуудал дээр бол одоо бүгд маш их анхаарч байгаа хүүхдийнх дээр бол юу галуудрах гişүү хариулах юм уу тийм. Нэмэлт хариулах уу? За галуудрах гişүүний микрофоныг. Тийм ээ бид нар бол өнөөдөр чинь өргөдлийн байнгын хорон дээр яг энэ хоол үйлдвэрлэл үйлчилгээний асуудал багшийн хөгжлийг дэмжих асуудлаа л ярьж байна. Тэгэхээр одоо тий энэ хоёроо л ярьж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр ингээд нөгөө багш маань хөгжүүлэх асуудлаа бид нар зэрэг ярихгүйгээр үр дүнгүй байсан юм а гэдэг өнөөдөр үр дүнтэй сайн талыг бас ярих хэрэгтэй. Багшийн бие л энэ 3 тулгуур цогц хөтөлбөрийн талаар маш их олон хөгжөөд энэ дээр олоод сургалтын дээр та суугаад идэвхтэй маш сайн байгаа хөгжсөн гэдэг багшийн яриаг бол би маш олныг сонсч ирсэн. Мэдээж үр дүнгүй байгаа гэдгийг сонсч ирсэн. Тэгэд хэдэн хувь нь энэ сайн байгаа юм. Бид нар эерэг сайн зүйлээ ингэж ярьж давтаж явахгүй дандаа л одоо уулныхын юм шиг дандаа муу юм шиг ийм байдлаар асуудал хандаад явах юм бол энэ багш нарт маань бид нар энэ багш нарын үнэлэмжийг дээшлүүлэх үл бид нар ийм сайн талаа бас ярьж явах ёстой. Энэ багш нар бас хөгжиж байгаа гэдэг дээр бол би бол санал нэгтэй байгаа. Гэхдээ тодорхой хувьд нь мэдээж хүрэлцэхгүй байгаа зүйл байгаа. Гэхдээ бүгдээрээ сайн ингээ яриад ингээд явах ёстой.